За сая ингээд дотгошоо орж ирээд бидний одоо цонхны нөхөө шүүлтүрийг солилоо. Үнэхээр шал өөр тийм хүн харагдчих шүү дээ тий. За ер нь бол энэ шүүлтүр маань юу юм бэ? Одоо энэ шүүлтүр маань 2.1 PM 2.5 PM 2.1 PM 10 гэдэг энэ нарийн тоосон зэрэг шүүсэн байгаа байдал нь одоо эхлээд эднийд ийм цагаан зүйлийг тавиад сар гарны дараа одоо ийм болж байгаа маа. за маш яг ингээд өмнөртгээд хүртэл нэл одоо угаар өмнөртөж шүү дээ. Нүүрс өмнөртөж чинь тий. Нүүрсний тоос. Тэгэхээр энэ айл маань одоо хотын төвд байгаа. Тэр ер нь утаанаас арай бага газар байгаа хэрнээл одоо ийм их нэг сарын дотор гарч байгаа үрдэн одоо ийм байна. Ийм байдлаа. Тэгэхээр зэрэг жоохон ингээд замаасаа захтуу болоод ирэх юм бол тий. Тэр айлуудын утааны бүсчлэгтэй газруудаар бүр энээс илүү болно гэсэн үг. бүр богино хугацаанд л ингэ шарлана гэсэн үг шүү дээ тий. Материалын давуу тал нь одоо юу байна тий? Усчийг бас нэвтрдэг үү гэж түрүүн ярьжсэн. Тэгээ энэ өөрөө гадна талаараа торлог ховонцор материалаар хийгдсэн ийм шүүлтүрэнд зориулж хийсэн ийм материал байна. Энэ болохоор цас бороо тийм ус дотгошоо нэвтрэхгүй гэсэн үг. Цас бороотой ч хамаагүй цонхоо онгоолгоод агаарыг оруулах боломжтой гэсэн. Зундаа ч гэсэн хэрглэж болно гэсэн үг. Тэ зундаа ч гэсэн хэрэгж болно. Зун ялангуяа бас нөө зам дагуу байдаг тий. Байрнуудын хувьд бол асуудал ихтэй байдаг тий. Шороо тоос их босдог. Тэр үед бол энэ одоо шүүлтүрийг хэрэглэснээр бас гоё цэвэр агаарыг амсгах боломжтой байна гэж тий. Үүний хувьд бол бас их боломжийн зах зээлийн үнд их боломж юм байна. Одоо жишээлбэл энэ цонх бол 40 мянгаар эхлээд зориулалтаа хийж байгаа. Тэгээд дараагийн удаа шүүлтүр солих гэж байгаа. Одоо энийг бол энэ айлд сольж байгаа шүү дээ. Энэ бол одоо ингээд 20 мянгаар солигдож байгаа. 50% хямдарч тэгж үйлдэлж байгаа. Хэдий бол хизээл солиулаад нөө хүсэл дээрээ солиулж болох юм шүү тий. Одоо манад хаяг утасны дугаараа хэлээл тэгээд бид манахаас хүмүүс очиж хэмжээг нь аваад зөвлөж өгдөг байна. Энд одоо хэмжээ авчихсан тохиолдолд бол хадгалагдаад үлдсэн байгаа тий. Тэр хэмжээгээрээ шууд авчираад за тэгээд хамгийн бага дунд том гэсэн тийм. Тэгээ үүний хувьд том жижиг дунд гэдэг байгаа. Хамгийн бага одоо жижиг айлууд бол их хвчлэн порчтой тий. Порчоо онгоолгож агаар оруулдаг байгаа. Тэр порч нь одоо хамгийн багадаад ордог юм. 25 мянгаар шинээр зөвлөх үнэ. Дараагийн солиулах үйлчлэг нь 15 мянгаар солиж өгч байгаа. Агарын одоо охирдлын 86%-ийг шүүнэ гэдэг бол баг гэртээ шүүлтүр үнэтэй шүүлтүр авч тавих шаардлагагүй болох гэдэг чинь баг тий. Тэгээд тогонд мөнгө гардж гин үнэн шүүж байгаа мó худлаа шүүж байгаа мó тийм ээ. Бас зарим нь сайн мэдэхгүй л байгаа. За цонхоо онгойлгочоор тий. Цонхоо онгойлгоч нь бол нэг шууд хүчтэй хүүтэй агаар орж ирэхгүй. Тэгэд яг энэ материал нь бол гой шүүгээд зөөлөхнөр ингээл агарын шүүгээд оруулаад ирэх нь шүү дээ. Шууд нөө цонхоо онгойлгочоор тий огцом хүүтэй орж ирдэ шүү дээ. Тийм орж ирэхгүй. Ялангуяа нэл хүүхд мөхтэй айлууд бол маш хэрэгтэй зүйл байгаа. Хоёр талынхаа цонхонтой нэг хийчих юм бол яг гой агарын нэвт хоёр одоо өрөөний агарын солилцоо явагдаж шүү дээ. Тэрийгээр л яг энэ үр дүнгээ өгөх байхгүй. Өвлийн өдрөлд бол тэгээд хүмүүс нөө цонхоо хаагаад бүх юмудаа битүүлчихлээ тий. Битүүлээ тэгээд гаднаас утаа оруулахгүй гэдэг. Тэгвэл энэхүү одоо шүүлтүрийг хэрэглэснээр цонхоо бол зоргоороо онгоолгоод тэгээд цэвэр агаарыг амьсгалах боломжтой байх нэ. Ялангуяа нялх хүүхдтэй айлууд бол маш хэрэгтэй. Ер нь хүн бүхэнд л айл бүхэнд л хэрэгтэй. Утаа өмөртөж байгаа тий. Өвлийн өдрөлд бол маш хэрэгтэй зүйл байгаа. Утааны үед л. Үзэгч та бүхнийг Eco-Air компани үйлчлүүлэгч Шүрэн Чулуунтай уулзуулж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг одоо та яаж мэдэж анх хэрэглэсэн бэ те? Ер нь гарсан үр дүн бол бас харагчлаа л да тий. Би энэ Eco-Air компани утсыг бол интернетээс олж аваад энэ саяны сольдог бол 10 сарын 28-нд тавигдсан. Одоо үндсэндээ нэг 37-8 хоногийн тий энэ хугацаанд маш амар бохирдол аваад тэгээ одоо би энийг өнөөдрийн байдлаар солиулж байгаа юм. Тэгээд эднийх олон уцаар хэлэнгүүт төргөн шурхаа ирж сольж өгөөд тэгээд энд бол би их бас баяртай байна. Тэгээд энэ юу яаж байгаа юм? Агарын бохирдлыг шүүх гэх нөө гутааны одоо үнэрийг дарна. Гэртэл ямар ч тийм утаа үнэртэхгүй. Тэгээд дээр нь бол энэ тоос нцрыг шүүчиж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ одоо гэрт ч гэсэн ингээд тоос орохгүй. Тэгээд давхар одоо энэ чинь би гэр бүлийнхнийгаа эрүүл мэндийг хамгаалаад тий хүүхдүүд ч гэсэн ханиад нас хүрхгүй тий тэгээд энэ
бас энэ нэг аллерги гэдэг өвчнөөс бас давхар хамгаалч юм лээ. Бид хэд чинь бүгдрүүд л ингээд хамар хураашаал аягүй хэцүү байдаг гэсэн. Тэгэхэд одоо бол ингэ сайхан гой цэвэр агаар ерөнхийдөө гэрт орж ирж байгаа. Энэ бол 85% шүүдэг, 86% шүүдэг гэсэн тий. Тэгээ ер нь энэ бохирдлыг би ингэ нүдэн дээр харчиж байгаа байхгүй юу? Энэ нүдүүд ингэ нүдэн дээр харагдаад байгаа болохоор амар ихтгэл үнэмшилтэй байна. Тэгээд ер нь бол энэ гаднаас орж байгаа хүүтэй ангаар бол шууд гэрт орж ирэхгүй. Ингээ гой бүлээн болж орж ирээ тий. Одоо хүүтэй агаар орж ирэхгүй байгаа. Дээр нь чинь утаа ердөөс өнөлдөхгүй. Дээрээс нь усчигийн хамгаалттай ингээ маш олон давуу талтай юм билээ. Тэгээ одоо эндээ бол одоо ингээ би ерөөдөө бол ингээ нэг сар улаан солиулаад тахна шүү дээ. Тэгээ ер нь энэ утааны улиралд ингээ утаа тортог ихтэй үедүүд бол ялангуяа нэг утааны бүсэд амьдарч байгаа хүмүүсд ер нь хэрэглүүл маш зохимжтой юм байна л гэж зөвлөе. Тэгээ бага насны хүүхд ялангуяа нэраа хүүхдтэй айлбал те гаднаас маш сайхан цэвэр агаар гэж амсгалах юм байна да. Тэгээ Eco Air компани хоолой залуучд баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Энэ одоо шүүлтүрний талаар мэдээллийг та бүхэн доор гарч байгаа утсаараа аваарай. Тэгэд өнөөдрийн Eco Air компани маань энэ хүү агаарын цонхны шүүлтүрийг оруулж ирээд худалдаалж байгаа. Тэгэд маш хямд үнээр үнийг санал болгож байна. За тэгэд цэвэр агарыг хүсэмжилсэн хүн бүхэнд энэ хүү төхөөрөмжийг бас санал болгож байгаа юм шүү. Маш хямд үнээр. Ингээд өнөөдрийн аялал нэвтрүүлгээр энэ хүү Eco Air компани цонхны агаар цэвэршүүлэгч та бүхэндээ танилцууллаа.